Өглөөний мэндэ өглөө хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчдээ сайхан өглөөний мэндийг хүргэе. Намайг Цэндийн Совдэрнэ гэдэг. Би 3 хүүхдийн ээж. Гэрээсээ онлайнаар ингээд ажил хийдэг юм хүн байгаа. За яг одоо бол өглөөнийхөө цагаа ингээд бэлдсэн. Тэгээд ихэвчлэн эрүүл хооллохыг хичээдэг байгаа. Тэгээд сүүлийн 5 жил эрүүл зүй хооллолтоор хичээлээд за 3 жил оюун ухаанаа тасгалжуулаад ажиллаж байгаа. За гар орлол хийдэг, өнөрт дэмжлэг амин тус араамоо чиглэлээр судалдаг юмсгүй. За яг одоо ингээд өглөө би 6 цагт хичээл ордог. Тэгээд 6 цагт хичээл орохоос өмнө 5 цагт босоод нүрээ будаа те ингээд бэлтгэл ажлаа, хувийн бэлтгэлээ хангачаад өглөөнийхөө цагаа бэлдчихдэг. Тэгээ миний бодлогоор obviously болон өндөг буюу уураг, нөөц усны хэмжээг айгүй сайн зохицуулдаг байгаа. За тэгээ одоо болохоор хичээл маань эхлэх гэж байна. Тэгээ би цаагаа уучаад хичээлдээ орох гэж байгаа. За тэгээд хичээлийнхаа дараа төв рүү яваад бусад ажлууд болох гар урлалынхаа урлан дээрээ зочлон. Тэгээ та нараас манай урлангаараас зочлаараа саяхан бас нээлттэй хийсэн юм аа. Тэгээд совдон хэлхий урлан тэгээд гоё чимэглэл уралдаг. За тэгээ мөн би бас арамо урлан дээр очиод бааны бөмбөлөг за мөн дээрэс нь өнөр тэмцлэгээрээ тий одоо тосон өнөртэй ус за мөн гэр ахын цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээ хоргүй цэвэрлэгээ өөрөө хийдэг. Тэгээд бас манай арам урлан дээрээс та нар манай гоё зачлаад хамт байгаарай. Яг одоогийн байдлаар 75 орноос 25 хил дээр манай сургалт явагддаг. Энэ оюун ухаанаа тасгалжуулах энэ гайхалтай тасгалжуултыг маш олон хүмүүст өгдөг. Тэгээд өдөрт нэг 10 хоногийн хугацаанд яг 10 хүнтэй ажиллаж байгаа. Тэгээд яг энэ ажиллаж байгаа хэвцад ингээд сэтгэлээс сэтгэл зүрхнээс зүрхэнд харснаас харсанд хүмүүстэйгээ маш гоё дотн хоорондоо ойлголцож сэтгэлийн эрүүл мэндийг бичүүлсэн оюуны тасгалжуултыг одоо хэрэгжүүлээд дадлалгаад 3 жил болж байгаа. 4-5 гаруй хүнд сургалт өгсөн байна. 1000 гаруй багшийг бас бэлдсэн байна. За энэ бас нийгэмдээ тусдаа үйл хэрэг болов гэж боддог. Олон хүмүүсийн сургалтаар дамжуулаад сэтгэл зүйн боловсролыг мэдэрч өөрчлөлтийг өөртөө хийж байгаа бас нэг юм нийгэмдээ хийх үйл хэрэг юм болов тийм ээ улсын их орондоо дэлхийдээ бас сайхан юм зүйлийг түгээж байгаа гэж бодож байгаа. Тэгээ бидний ярьдаг нэг байдаг хүн болгоны дотор нар байдаг гагцгүй тэр нарыг гэрэлтүүлэх боломжийг олгоорой гэж бас бид нар хэлдэг байгаа. Тэгээ яг одоо маш гоё юм академийн уулзалтандаа ороод за мөн сургалтаа бас ингээд өдөр болго онлайнаар суралцдаг байгаа. Маш завгүй ажилладаг ээжлээ. Тэгээд гар урлаа болохоор 7 хоногийн 3 өдөр урлан дээр очиод ер нь урлаа хийгээд хормын гоёлынхаа захиалгуудаа авчдаг. Хүн ерөөсөө л өөрөө өдөр тутамдаа ухамсартайгаар яг дасгалжуулж өөртөө л ажиллах ёстой гэж бол яг бодож бас яг энэ чиглэлээр хүмүүстээ сургалт өгөөд 3 жил болж байгаа. Одоо миний амьдралд бол маш олон зүйл бас ингэ өөрчлөгдөд явж байгаа. Одоо энийгээ би цааш нь яаж одоо сайжруулж болох юм гэдэг дээр одоо өөртөө дүгнэлтээс ахгүй юу? Тэгэхэд бол маш олон зүйл дээр би сурсан юм байна. Маш олон зүйлийг амжилт гаргасан юм байна. Хүн чинь заавал мундаг болохоор л амжилт гэж боддог бол амжилт гэдэг чинь жижигхэн те жижигхэн таны хийсэн тэр өглөө эрт босгоос эхэлх юм байна. Эрүүл хооллохоос эхэлх юм байна. Өөрийнх нь л үнэн байхаас бас эхэлх юм байна гэдгийг бол олж харсан. За савана урлан дээр ирсэн. 5 эрдэнэ урлан. Тэгээд миний хувьд бол яг энэ гар урлал гоёл чимэглэлийг хийгээд урлаад 10 жил болсон. Тэгээд 10 жилийн хойдоо саяхан манах энэ гоё шинэ урлантай болсон байгаа. Тэгээд үндсэндээ ямар чиглэлээр бүтээл туурагддаг гэхээр Монголын үндэсний гоёл чимэглэлээр тэр дундаа хормын гоёлоор дагнадаг. За мөн бас бүсгүйчүүдийн дуртай гоё юм совдон зөвлөлтнүүд те совдон гоё эмэг зүйлт бугуушнуудыг бас хамгийн сайн одоо сувдаар одоо бас ингэж урлаж шигтгэж өгдөг. Ер нь гар урлал гэдэг өөрөө маш гоё бясалгал болдог. Дээрээс нь цор ганц бүтээл болохоор бүсгүйчүүдийг бас ингэ гоёод яг олон жил болж байна. Тэгээд совдон хэлхээ гэдгээр нь хүмүүс илүү их мэднэ.
За жишээлбэл одоо энэ урлагийг ингээд бид нар өөрсдөө ингээд хийдэг. За совднууд нь болохоор яг жинхэнэ гоё байгалийн юм совднуудыг гоёлын деталаар орлож бас ингээд хольж чимэглэж хийж байгаа. Тэгээ одоо бас бид тэд маш гоё шин загварыг гаргасан байна. Тэгээ энэ болохоор манай Совдын илхээ брендийн шин юм гоё загвар гарсан байгаа. За энэ цэцгийг харж бол маш гоё харагдчихас бадамл явхаа бүр ингээд дэлгэрсэн эмэгтэй хүний гоо зөг илүү тодтолж өгсөн маш гоё үн цэнтэй юм гоё шин загвар маань бас гарсан. Та нар бас энэ гоё шин загварыг өстө харж байна. За энэ бол ерөөсөө хормын сүд бүсгүйн одоо яг урлал байгаа. Миний одоо урлаач бас огтод байгаа. Тэгээд миний гарын шавнаар бид нар хамтдаа ингээд загвараа зохион бүтээлээ урлана. Тэгээ одоо удахгүй баяр ёслол болох гэж байгаа учраас Монгол эмэг зөвлөлт богоошнуудаа яг одоо хийгээд маш завгүй урлан дээр ингээд ажиллаж байна бид нар. За яг одоо амьдсны багаараа цоглорсон байна. Манай даваа, зулаагч гэд бид нар ингээд араама буюу одоо энэ шилэндэг жижигхэн энэ байгалийн охийг үнэрлж арсандаа түрхэж ингэж хэрэгэлдэг. Тэгэхээр бидний бас зорилго болохоор хоргүй гэр цэвэрлэгээ за мөн одоо үнрээр дамжуулаа сэтгэл санааг бас гоё өөдрөг болгох. За мөн бие махбодыг бас сэргээх энэ гайхалтай үйлчлэгээнүүдийг те бид нар тоссоороо дамжуулаад хэрэгэлдэг. За яг одоо бид нар болохоор одоо бас нэг аюулгүй гэр цэвэрлэгээг ингээд өөртөө бэлдэж хэрэгэлдэг. Лаага өөртөө урлана, бааны бөмбөлгөө урлана. За мөн дээрэс нь бидний одоо өдөр тутамдаа арьс арчилгааны тосон бүтээгдэхүүнээ ч гэсэн бид нар өөрсдөө ингээд хийдэг. Тэгээ ямар нэгэн тийм хими орс найрлагаа бүтээгдэхүүнийг хэрэглээд ингээд хамт олон болоод бас явж байгаа. За яг одоо миний өмссөн байгаа ягаан гоё хувцсыг бол миний хамгийн том эгч намын эрдэнэ маань уралдаг байгаа. Тэгээд холбооны бүгд хамт Герман улсад яг хөв бүтээлээ туурдаг. Тэгээд манай гэр бүлийн бүх одоо гишүүд ингээд урлаач нар. Тэгээд манай том эгч маань болохоор ийм хувцсыг, оюун эгч маань болохоор яг ийм үндэсний дээл одоо хувцсыг бас уралдаг. Ингээд миний өглөөтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд Сванагийн хувьд бол хоббигоо, сонирхлоо, ажил болгоод ингээд маш олон жил ингээд тууштай хөдөлмөрлөд явж байгаа. Тэгээд та нар маань ч гэсэн өөртөө илүү итгэхээрээ өөрийнхөө сонирхлоо, хоббигоо сөгжүүлээрэ гэд бас урам авах болов гэд өнөөдөр ийм сайхан өдрийг та нартай хуваалцлаа. Тэгээд та нартай маш их баярлалаа. Баярлалаа.